Ихэнх хүмүүсийн хувьд цалингаа буухаар татвараа төлөөд төлбөр тооцоогоо хийгээд тэгээд идэж уугаад ерөнхийдөө мөнгөнд дуусдаг. Ерөнхийдөө бид нар ямар ч төлөвлөгөө, ямар ч тийм план байхгүй мөнгөө зарцуулдаг. Хэрэг та дараа сард өөртөө өрөх мөнгөтэй, хөрөнгө оруулах мөнгөтэй, хадгаламжинд их мөнгөтэй үлдмээр байвал яг одоо энэ видеог дуустал үзээрэй. Хай, хөрөнгө оруулагч Тэмүүлэн байна. Манай мөнгөний сэтгэл зүй, хувийн санхүү ярьдаг MoneyWise Mastery Channel тавтай морил. Энэ удаагийн дугаараар та бүхэнтэйгээ би хэрхэн стрессгүй мөнгөө зөв зарцуулж автоматжуулж тэгээд дараа сарын эцэст мөнгөтэй үлдэж тэрнгээрээ баян гоё амьдралтай болох эхлэлээ тавих 5 алхмын талаар ярилцаж бодлоо. Let's talk about money. За нэгдүгээр fixed cost. Тогтмол зарлаа тодорхойлох. За яг үүнд зориулж би та бүхэндээ энэ гарч байгаа линкээр стратегийн санхүүгийн одоо төлөвлөгөө хийх зорилттой тийм Excel бэлдсэн байгаа. Тэгээд тэр Excel-ийн тусламжтайгаар та бүхэн орлого зарлага том зургаар нь хараад хянаад ямар орлого орж ийн, юунд ямар зарлага гараад байна, ер нь юунд яах юм хийх юм. Тэгээ бүх юм харах боломжтой тийм Excel байгаа. Тэгээд тэрийг татаад аваарай. За ер нь ердийн эрүүл эдийн засгтай хүмүүсийн төлөө ажилдаг тийм улс төртэй одоо нийгэмтэй тийм газар амьдарч байгаа хүмүүсийн fixed cost нь одоо тогтмол зарлага гэсэн үг шүү дээ. Тэр нь 50-аас 60% байдаг юм аа гэж олон financial expert-ууд ингэ үздэг. Тэрний адилаар би ч гэсэн та бүхэндээ fixed cost чинь таны сарын тогтмол зардал чинь 50-аас 60% байх хэрэгтэй. Тэрнээс хэтрүүлэхгүй гэж зөвлөмөр байна. За манай Монгол улсын хувьд бол мэдээж юмны үн өсөөд инфляц тэгэл татвар татамж ингээд юмны үн тэнгэртэй хадаад ер нь замаа алдсан. Тэгээд гэхдээ хүн бид нар өөрсдөө өөрийнхөө төлөө юу хийж чадах вэ? Хувийн талаасаа эдийн засгт ямар өөрчлөлт гарвал тэгээ надад илүү ашигтай байна. Заавал тэр хууль гаргаж байгаа хүмүүсийг хүлээгээд авах шаардлагагүй. Заавал засгийн газар улс төрчдийг хүлээгээд авах шаардлагагүй. Бид нар өөрсдөө өөрийнхөө төлөө юу хийж чадах вэ гэдгийг сайн бодох, ухаарах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Мэдээж татвар энэ үн өсөлтийн эсрэг одоо нэгдснээр мэдээж тэмцэлгүй яах вэ? Гэхдээ одоо тэмцлээгээд өнөөдөр маргааш үр дүн гарахгүй учраас за өнөөдөр маргааш дараа сарын цалин дээрээс би юу хийж чадах вэ өөрийнхөө төлөө аль болох ямар зарлаа багасгаж чадах вэ? Яавал надад илүү жоох мөнгө үлдэх гэдэг нэгдийг өөртөө хийх хэрэгтэй. Тэгэхээс бол улс төрчид ямар нэгэн хууль гаргагч байгууллага янз бүрийн институт танд хийж өгөхгүй та бүхэн өөр хийх ёстой. За хоёр дахь алхам нь emergency fund. За гинтийн юмд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Одоо монголчууд бид нэр дэлхийд даяар дархан сууж байгаа, янз бүрийн ажил хийж байгаа, амьдарч байгаа тэр дунд янз бүрийн хүмүүс байгаа, бичиг баримтайч байгаа, бичиг баримтгүйж байгаа, ажилгүйдлийн даатгалтай хүмүүс байгаа, даатгалгүй хүмүүс байгаа. Тийм болохоор та өөртөө 3-аас 6 сарын одоо тийм emergency fund гинтийн болоход зориулсан тийм хадгаламж нэг хэрэгтэй. Тэр нь 3-аас 6 сарын хугацаанд таны fixed cost-ыг төлж болохоор emergency fund-тай болох хэрэгтэй. За 3-аас 6 сарын emergency fund яг ямар учиртай юм бэ гэхээр юунд хэрэгтэй юм бэ гэхээр таны одоо тогтмол зардлыг 3-аас 6 сарын хугацаанд төлж тэр хадгаламжаас ингээ гаргаж авах тийм зорилттой юм аа. Хэрвээ та ямар нэгэн байдлаар ажилгүй боллоо, ямар нэгэн эрүүл мэндийн асуудалд орлоо, альсгүй машин эвдэрлээ, нэг том тасвар хийхээр боллоо. Гингүүд хүмүүс ийм гинтийн үед хийсэн одоо гинтийн үед хадгалсан тийм мөнгө хадгаламж байдгүй учраас эдийн засгийн хувьд маш хүнд дарамтанд ордог. Ялангуяа Монголд ажиллаж байгаа улсууд. За тэгээд бас дэлхийд даяар ажиллаж амьдарч байгаа монголчууд маань хар цагаан бичиг баримттай янз бүрийн улсууд байгаа. Тийм болохоор ямар нэгэн гинтийн юм тохиолдол, ямар нэгэн emergency, ямар нэг юм тохиолдоход цаанаа нэг юм баталгаатай, нэг сэвэлсэн хадгаламжтай байх хэрэгтэй. Тэр нь 3-аас 6 сар альсгүй зарим хүмүүс ярьдаг 6-аас 9 сар байж болно. Тэгвэл бүр сайн. Тим юмтай байх хэрэгтэй шүү. Ялангуяа ажилгүйдлийн даатгал байхгүй, ажилгүй боллоо гэхэд дараа нь ажилгүйдлийн мөнгө авдаггүй тийм улсууд дараа нь ажиллахад хэцүү тийм газар амьдарч байгаа улсууд бол тийм emergency fund-тай байх хэрэгтэй юм байл шүү. За тэгээд emergency fund одоо гинтийн асуудал болоход хэрэглэхтэй энэ хадгаламж чинь тусдаа тийм хурдан мөнгө гаргаж авахар дансанд байх хэрэгтэй. Тэгээд энэ үнэхээр яг санхүүгийн янз бүрийн гинтийн юм тохиолдсон үед хэрэглэх мөнгө шүү. Хэрвээ та байр томсгож юм уу, машинаа томсгож юм уу, альсгүй хэрэглээний янз бүрийн юм авъя, шинэ утас авъя, шинэ юм авъя гэдэг ийм хэрэглээний юм авахаар бол бити тэр emergency fund-ыг хадгалсан мөнөөс аваарай. Тэр бол зөвхөн гинтийн юм тохиолдоход хэрэглэх хадгаламж юм аа. Энийг бас мартаж болохгүй. Тэгээд дээрэс нь мэдээж 3-аас 6 сарын одоо emergency fund чинь болчвол хадгаламж бол мөнгө өсгөх газар биш гэдгийг бас мартаж болохгүй. За ингээд нэгдүгээрт нь
орлого зарлага том зургаар нь харчлаа. Хоёрдугаарт нь одоо emergency fund гинти юм тохиолдох хадгаламжтай боллоо. За гуравдугаарт нь юу хийх ёстой юм бэ гэхээр Ламбард ч юм уу эсвэл ямар нэгэн хэрэглээний зээлийн аппликейшнд өртөө бол тэр өрнүүдээ мэдээж анализ хийгээд хамгийн өндөр хүүтэй өрөө дарж дуусгах хэрэгтэй. 3 дугаар шат. За энэ нь яагаад чухал юм бэ гэхээр өндөр хүүтэй одоо зээл биднийг хадгаламж үүсгэхэд цаад болно тий. Хөрөнгө оруулах цаад болно. Мэдээж сэтгэлийн дарамт үүсгэн өөрөө төлж чадахгүй мэдээж дараа нь хүүн өсөөд өрөнд орно тий. Дахиад өрөн дээр нэмээд хүүний өрөнд орно. Ямар нэгэн одоо Монголын засгийн газрын сүүлд хэрэгжүүлсэн өрийн хар дансанд орно тий. Тийм болохоор өрөө эхэлж дарах хэрэгтэй. Өндөр хүүтэй өрөөсөө эрэмблээд хамгийн бага хүүтэй хүртэл нэрмлэнгүүт хамгийн өндөр хүүтэй өрөө хамгийн эхэлж дараарай. Тэр нь маш чухал. За мэдээж янз бүрийн хэрэглээний зээл те ямар нэгэн өндөр хүүтэй зээлийн аппликейшнээс зээл авахаа болох хэрэгтэй. Хэрв танд ямар нэг юм хэрэгтэй болоо зургатаа солиё ч юм уу эсвэл машина томруулъя гэж юм эсвэл тийм жоохон хэрэглээний одоо лайфстайлаа сайжруулахын тулд юм авах гэж байгаа бол одоохондоо тийм юм аавал хэрэггүй гэж зөвлөмөр байна. Яагаад тэгэхээр хэрвээ машин чинь зүгээр явж байгаа заавал томсгоодох шаардлага байхгүй. Хэрвээ байр чинь зүгээр байгаа бол заавал томсгоодох шаардлага байхгүй. Хэрвээ таны утас чинь зүгээр ажиллаж байгаа бол заавал жил болгон шинэ iPhone, шинэ Samsung авах шаардлага байхгүй. Эхлээд өрөө дарах хэрэгтэй, emergency fund үүсгэх хэрэгтэй. Эхлээд хувийн санхүүгээ гартаа оруулсны дараа мөнгө үлдэх юм бол дуртай юм авч болно. Тийм учраас өрөө дарж байгаа хугацаанд шинэ зээл авч хэрэггүй. Хэрв янз бүрийн юм хэрэгтэй бол үнэхээр яг машин томрохгүй болохоо байла гэр бүл нэмэгдээд ингээд хүн багтахгүй болоод байна гэх юм бол мэдээж мөнгөө цуглуулж гаад тэгээ санхүүгийн зорилго гаргаж гаад тэрэндээ зориулж мөнгө хадгалж агаад мөнгөтэй болсон хойно аваарай. Бити зээлэр юм аваарай. За дөрөвдүгээр алхам нь болохоор өөрөө төлөв. За манай MoneyWise Mastery Community хүн болгон мөнгө ажилуулж их бага хэмжээгээр ямар нэгэн хэмжээгээр баян гоё амьдралаар амьдрах боломжтой гэж үздэг. Тийм болохоор хэрв та цалингаа буунгууд хамгийн түрүүнд өөрөө төлөх хэрэгтэй. За тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр хөрөнгөний зах зээлд хөрөнгө оруулалтын данстай болоод тогтмол тэндээ ямар нэгэн хэмжээгээр хөрөнгө оруулж эхлэх хэрэгтэй, хөрөнгө оруулж сурах хэрэгтэй. Тэр нь олон давуу талтай. Хэрвээ хөрөнгө оруулж бага хэмжээгээр хөрөнгө оруулах юм бол хөрөнгөний зах зээл яаж ажилдгийг, хөрөнгөний зах зээл дээр уналттай ингээд өсөлтийг миний сэтгэл санаа би өөрөө яаж хүрээж авч яах гэж өөрийгөө бас таньж мэднэ. Олон давуу талтай учраас бага хэмжээгээр ямар ч байсан эхлэх хэрэгтэй. Тэрнээс гадна яагаад өөрөө хамгийн түрүүнд төлөх ёстой вэ? Тэ өөрөө хөрөнгө оруулах юмгүй эхлээд дансруугаа хийх ёстой бэ гэхээр хүмүүс бид нэр ихэнхдээ яадаг гэхээр цалингаа буунгууд идэж уух, тог, татвар бүх юмаа ингээд төлөх ёстой юмудаа төлөнгуудаа үлдснийг нь хадгалах гэдэг. Ер нь ихэнхдээ практик дээр бол ер нь юм үлддэггүй. Ингээд гарын салаагаар урсаал ингээд алга болчдөг юм. Тэгээ тийм учраас хамгийн түрүүнд эхлээд хадгалах чам мөнгөө цааш нэгээд хөрөнгө оруулах чам мөнгөө цааш нэгээд өөрөө төлчөөд дараа нь идэж уух, татвар юу гэдгийг юмаа зохицуулах хэрэгтэй. Тэгээд хүн идэж уухын тулд ямар нэгэн төлөх ёстой одоо татвар төлөх ёстой төлбөр төлөхийн тулд ямар нэгэн арга олж л таараа. Хэрв за үлдснийг нь хөрөнгө оруулъя да гэдэг юм хүний тарих үлдээгүй юм чи яаваа дараа сард болъё гэдэг. Ингээд амарчлаад ингээд хөрөнгө оруулж эхэлдэг байгаа. Тийм учраас хамгийн түрүүнд өөртөө төлөөд дараа нь идэж уух янз бүрийн яг нэг сар жоохон хоосон гизтэй явсан ч болно шүү дээ. Ямар ч асуудал байхгүй. Тийм болохоор pay yourself first өөртөө хэлж төлөөрэй. За ингээд орлого зарга том зургаар нь харцсан, тий хадгаламжтай болсон, зээлийн төлөө дуусгацсан, зээлийн төлөөд эхэлж байгаа. Тэгээд хөрөнгө оруулалтын данстай болсон, хөрөнгө оруулаад эхэлсэн. Тэгээд дараа нь юу их гэхээр 5 дугаарт нь өөртөө гоё юм худалдаж авах, тэгээд өөрийгөө баярлуулах, free spending гэж яриад байгаа. Юу гэсэн үг юм бэ гэхээр хүмүүс бид нар ер нь допаминаар бидний тарих допамин гэдэг азаргалын гормоноор тэжээгчдэг, бид нар кайфтай, гоё мэдрэмжинд дуртай. Тэгээ ер нь бид нар хүмүүс яг өнөөдөртөө амьдрах дуртай. Тийм учраас хүмүүс бид нар өдөртөө амьдарч тэ дуртай юмаа өөртөө зарцуулж сурах хэрэгтэй. Энэ бол маш чухал. Тэгээд мөнгө өсгөөд тэгээд дараа нь өөртөө зарцуулж чадахгүй, үрж чадахгүй бол бас маш учир дутагдaltaй. Тийм учраас өөртөө мэдээж таалагдж байгаа өөртөө хэрэгтэй юмдаа мэдээж мөнгө үрэх хэрэгтэй, өөртөө зарцуул сурах хэрэгтэй. Тэр нь гэхдээ өөртөө хэрэгтэй байна, ингээд дуртай байна гэнэ зээл аваад янз бүр юм аваад байх гэсэн үг биш. Үнэхээр хүсэж байгаа юмдаа бол тийм мөнгөө битгий хайрлаарай. Эсвэргээрээ бол та хүсээгүй юмдаа мөнгөө харамж сурах хэрэгтэй. Янз бүрийн хэрэггүй юмд мөнгөө өрөхгүй байх хэрэгтэй. За тэгээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Миний контентыг үзэж байгаа хүмүүсийн 70% нь subscribe хийгээгүй гэдэг юм байлээ. Та subscribe хийгээрэй. Тэрний оронд та бүхэндээ би олон сонирхолтой гоё контентыг хийж хүргэх болно. Ингээд дараа уулзлаа баяртай. Баярлалаа. Чао.